Металл ашигт малтмал. Найрлагада металл агуулсан эрдэсүүдийн нэгдлийг металл ашигт малтмал гэнэ. Металл ашигт малтмалыг хүдрээс металл болон металлын нэгдлүүдийг хайлуулах, баяжуулах, химийн боловсруулалт хийх замаар ялган авч аж үйлдвэр, машин үйлдвэрлэл, барилга, эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, үн тэтгэл зэрэг өргөн хэрэглээнд ашигладаг. Монгол оронд Төв аймгийн Замрын алтны урд, Дорногов аймгийн Цагаан суврагын зэс молибден, Орхон аймгийн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн зэс молибден, Баян-Улгийн аймгийн Асгатын мөнгөний урд, Сэлэнг аймгийн Бороогийн алтны урд, Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритын урд, Сэлэнг аймгийн Төмөртөн төмрийн хөдрийн урд, Барилтын төмрийн хөдрийн урд, Сүхбаатар аймгийн Төмөртөн овоо цайр хар тугалганы урд, Дорнод аймгийн Мардан уран, Гурван булгийн уран гэх мэт томоохон урд нөөц бий.